ерөнхий том утгаар аваад үзэх юм бол ерөнхийдөө Америкт байгаа монголчууд, Монголд байгаа монголчууд хоёрын хооронд хувийн шинжтэй communication байна уу гэж өөрөөр хамаахан төрөл салны communication байна уу ерөнхий массын communication бас төдийлөн одоо байх ёстой байхгүй байна уу гэж олон шалтгаантай байна. Тэрийг одоо бий болгохын төлөө Ослын газрын зүгээс яг одоо ингэ шууд ижигчлээ орох боломжтой юм. Тэгэхээр тэрийг бол харин олон нийтийн байгууллагын шугамар буюу манай монголчуудын холбоо хэвлэл мэдээллийн ийм суугаар адаглаад жишээлбэл одоо монголчуудын үздэг хамгийн одоо дэлгэрэнгүй үздэг бүх порталыг агуулсан вебсайт гэх юм бол залуу.com гэдэг шүү дээ. Тэрэн дээр аваачаад монголчуудын холбооныхоо вебсайтыг 2-3 удаа тавьж өгөөд 2-3 сараар тавьж байгаа. Тэрэн дотроо жишээлбэл юу гэдэг яг мэдээ. Одоо тэр монголчуудын холбооныхоо вебсайт руу н ороод үзгээд энэ бизнес хийж байгаа хүмүүсийн төрөлгээд жишээл одоо бид Монгол дараа нь 2 хүүгээд ингээ яваадах юм бол мэдээллийн юмар холбоо нөхөс биш. Механик ч гэсэн тийм байдлаар яах юм их төвөгтэй болж байна. Тэгэхээр салбарын хүмүүс ирээд одоо салбараар ирээд ингээ уулзах зохион байгуулъя гэх юм бол манайх бол тийм ч одоо дэмжин ч гэдэг туслахыг бодно тийм. За нэг ам нээснэх за одоо ингээд энд ирж байгаа ажил үйлчлэлээр ирж байгаа бүх хүмүүсүүдээр мэдчихсэн би бол ажилдаа Монголын консулын газар заавал холбогддог байх гэж бодож байна. Тийм баг. Баггүй. Ерөөсөө болж байгаа юм. Тэр нь одоо ингээд танартай холбогдоод танаар төсний мэдээлэл авах гэж ирж уулздаг ч юм уу, эсвэл том компани танаар санд асуудал байдаг ч юм уу, тийм юм байдаг бол одоо энэ хэлсэн шиг тийм бол баг. Тэр битгий төрийн байгууллагын зарим хүмүүс ерөөсөө манад мэддэггүй ирээ явж байгаа юм ч бий. Мэддэггүй ч бий тийм ээ. Тэгээд энэ бүхэн рүү манай газар орж үйл ажиллагаа явуулах нь бол бодлоо. Тэр бол ерөөсөө ойлгомжтой цэвэр. Зүгээр худал одоо би нэгэн хэлсэн чинь одоо ерөнхийд нь ингээд өөрийнхөө бодож байгаа манай газар одоо ямар юу баримтж байгаа юу гэж. За нэгдүгээр манай газрын баримтлал зарчим бол төрийн ажил төрийн ажиллаараа, олон нийтийн ажил олон нийтийн ажиллаараа, бизнесийн ажил бизнесийн ажиллаараа явна гэдэг энэ зарчим бол ерөөс хатуу баримтлал. Тэгэхдээ энэ бүх одоо бизнесийнхнийгаа сонсоод өөр хоорондоо холбоотой ажиллах нь бас зайлшгүй байх ёстой. Бидний зүгээс төрийн байгууллага гэдэг утгаараа дэмжиж тусалж ажиллах юм юу вэ гэдэг дээр нь бол дэмжиж тусалцаа үзүүлэн чадах юм гэж байна, чадахгүй юм гэж байна тийм ээ. Олон нийтийн байгууллагын хувьд гэсэн яг адилхан чадах юм гэж байна, чадахгүй юм гэж байна. Яг тийм зарчим байна. Зүгээр худалдааны танхимын хувьд бол эн чинь бас нэг худалдааны танхим байгаа юм шиг байна. Тэгээ цэрэн дууж та нөгөө өдөртөх зүйлийнхэн гишүүн гэдэг. Тэр нэг юм зарчмын том асуудал байгаа юм. Ерөөсөө бүр ингээд зөвхөн энэ худалдааны танхим гэдэг дээрээ ч биш. Ерөөсөө том монголчуудын холбоо гэдэг юм Америк нэг байгаа тэр нь салах ёстой мó? Эсвэл үгүй юу? Яг тэрнтэй адилхан Америкт нэг том худалдааны танхим байгаад тэр нь ингэж орон нутг руугаа салбарлаж явах ёстой мó? Үгүй мó гэдэг нэг юм том асуудал байгаа. Би сүлтэн ярьж байгаа. Тий. Тэгэхээр практик талаас нь аваад үзэхээр одоо тодорхой хэсгийг хариуцсан монголчуудын төвлөрөл ихтэй тодорхой хэсгүүдийг хариуцсан нэг одоо нэгж одоо газар дээр байх зайлшгүй юм шиг байна. Том нэг ч хоёр хоорондоо яаж байх уу гэдэг ийм нэг асуудал юм бол худалдааны тэр танхимын асуудал дээр ч гарна, юун дээр ч гарна. Монголчуудын холбооны асуудал дээр ч гарна. Тий. Тэгэхээр энийг бол бас яг бодож ярьсан. За membership fee бизнесүүд монголчуудаа community-д буцаад нөгөө одоо бүр том утгаар нэрхэн corporate responsibility чинь social responsibility тэрийг яаж хэрэгжүүлэхийг бол бас яриад яваад. Өнөөдөр ингээд уулзж байгаа нь бол сайн тийм ээ. Санаанууд ингээд гараад байна. Одоо би жишээл хамгийн сүүлд Лос Анжелесийн монголчуудын холбоотой ярьсан. Тэгэхэд тэд нар бол ерөнхийдөө тиймэрхүү зарчим руу орж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл бид нар компаниудаас ингэж юу албан ёсоор авдаг болмоор байна. Тэгээд тэрийгээ сайхан хийгээд олон нийтэд репорт хийждэг, тэгээд зах зээлдээ ингээд тайлбарчдаг. Threshold-ыг хийгээд өгчдөг. Максимум юу гэдэг. Яг зөв байхгүй тодорхой. Түүнээс биш нэг компани ийм, нөгөө компани ийм, энэ компани ийм гэх юм бас утгагүй тийм ээ. Тэрийгээ бол биш тийм. Би бол зарчмын хувьд манай газар бол зарчмын хувьд бол дэмжинэ. Гэхдээ би бол бид нар оролцож болохгүй. Ягаад гэвэл яг хэлсэн шүү дээ. Төрийн ажил олон нийтийн ажил олон нийтийн ажиллаар явна.
Тэгэхдээ зайлшгүй хэрэгтэй шаардлага бол байна уу байна. Үнэхээр одоо ингээд монголчуудын холбоо нэг арга хэмжээ ингээд зохион байгуулах юм. Санхүүжилтийн асуудал дандаа гарч ирдэг. Санхүүжилтийн асуудал. Тэгээд хоёр арга байна. Тэр өөрөөр одоо тэр чинь мэдээж тодорхой хэмжээний маш их зардал гарч байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг би бол альва арга хэмжээ болгон цаанаа заавч зардалтай. Тэгэхээр тэр энэ одоо энэ асуудлаа бол монголчуудын холбоотойгоо их сайн уяач. Монголчуудын холбоо нь өнөөдөр одоо ингээд дотоод ажиллаа ярих баг. Тэрэнд нь бол бид нэр одоохондоо бол оролцоо яг монголчуудын холбоо дотоод ажиллаа яриад ингээд гараад ирэхэд нь бид нар бол үйлчлүүлээд яг монголчуудын холбоотойгоо яаж хамтарч ажиллах гэдэг юм аа яриа гэж бодож байгаа. Тэгээд тэр яг одоо энэ саяны асуудал бол энэ монголчуудын холбоотой яриач. Тэгээ монголчуудын холбоо маань ямар чиг үүсдэхэд тэрэнд нь аль аль нь бизнесүүд маань спонсор байдлаар оролцох юм. Тэгээ сая бол нэг гарсан чухал санаа бол тэгээ альва энэ нөгөө олон нийтийн байгууллагын нэг төвхтэй membership нь заавалчгүй биш байхгүй. Сайн дурын үндсэн дээр байгаа гэдэг. Тэгэхээр бид нар энд ороод та нар заавалчгүй ор гэж шахчих хэрэг бид нар албадлаг үзүүлж яддаг. Тэр утгаараа бид нар энэ нөгөө ажилд чинь орж болохгүй төвхтэй. Өөрөөр хувь хүн бизнес эрхлэж явж чи тэрний гишүүн бол гэд би хүнийг загнаад байгаа чинь одоо улс төрийн хоёр өөр намын хүнийг нэг рүү нөгөө рүү нор гэж шахаж байгаа яг адилхан биш үү тийм. Тэгэхээр энэ утгаараа болохгүй юм шүү. Энийг одоо монголчуудын холбоо энэ бизнесийнхаа энэ юг сайн яриач гэж. За тэндээс бол юуны асуудал гарсан? Монгол сургуулийн асуудал гарсан. Монгол одоо Монгол одоо хүүхдүүдэд сургууль зохион байгуулалт. Тэгтээ бол энэ удаагийн математик юм байна. Оклендод гэр төвгээд монгол хэл, соёлын, бүжгийн хичээл бол заагаа явж байгаа. Лос Анжелест бас саяхан монголчуудын холбооны санаачлал тэр ажлыг хийж байгаа. Манай Сан Францискод байх шиг байна, Сакраментод байх шиг байна, Окленд байх шиг байна. Цэцэрлэгүүд олон цэцэрлэгийн одоо үйл бизнесийн үйлчлэл үйлчлэлийг эрхэлж явах шиг байна. За сургуулийн өмнөх насны боловсролын асуудал дээр бол бид нар айхтар оролцоод байхгүй. Сургуулийн насны асуудал дээр бол бидний оролцоо тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр хэл соёлыг яаж хөгжүүлж одоо дэмжих вэ? Аль бол мартагдуулахгүй тал дээр нь анхаарах вэ гэж. Тэгэхээр энд байгаа энэ боловсролуудын юмнуудын нэг төвхтэй албан бус сургалт болчиход байгаа юм. Албан бус сургалт болчиход байгаа. Энийг Монголын боловсролын тогтолцоотой яаж ойлгох вэ гэдэг нэг асуулт. Зүгээр сая одоо энэ засгийн газрын шинэ мөрийн хөтөлбөр авахдаа гадаад байгаа монгол хүүхдүүдийг хэл соёлыг мартагдуулахгүй байх асуудал онцгой анхаарна. За хэрэгчдэрээ яаж болох мэдэхгүй. Гэхдээ ер нь бол төрийн дэмжлэг бол хоёр хэлбэртэй л байна. Нэгдүгээр бол тааламжтай эрх зүйн зохицуултыг бий болгох. Нөгөөдөлт нь бол ерөөсөө шууд татаас өгөх юм. Өөрөөр хэлбэл мөнгөний санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм юм байдаг. Тэгэхээр гадаад байгаа хүүхдүүдийн зохицуултын асуудал төр хэцүү. Санхүүгийн дэмжлэг яг үзүүлэх хөлөө өөр асуудал. За манай консулын газар жишээлбэл юу хийсэн бэ гэдгийг бас нэг жоохон тодорхой тайлбар. Бид нар бол энэ асуудлыг ерөөсөө бидний энэ дээрээ дуулцах ерөөсөө иргэдээс хувь болон одоо ингээд энэ хуулсан дээр ярьж байгаа хоёр бүхэн ерөөсөө хийсэн асуудал байна. Яах вэ? Адаглаад нэг бичгийн чадваргүй мөн хэлний хэрэглээний чадвартай ингээ байлгаад юм байна. Тэгэхээр бид нар юу хийсэн бэ? Эхлээд бид нар ингэж бодоод байгаа. Эндхийн нөөц болцоог нь ашиглах юу байна вэ? Яг л монголчууд тэртээ энэ community-ийн нэг тодорхой хэсэг нь болоо гэж эндхийн одоо боловсролын асуудал хариуцсан байгууллагууд харин хийлгэх ямар болцоо байна уу гэдгийг бодож байгаа. Жишээлбэл Сан Францискотын school district-тэй уулзсан. За жишээ ярихад солонгосууд бол жишээлбэл Сан Францискод хоёр сургуульд яг солонгос хэлний ангийг нөгөө сургуулийн хөтөлбөрт нь оруулаад өгсөн юм байна. Манайх нөгөө 10 жилийн сургууль орос хэл 4-р ангиас ороод ирдэг шиг. Яг тэгээ оруулсан. Тэрэнд бол одоо зарцуулсан хугацаагаа яриад үзэх юм бол 1.5 жил. Тэгвэл манай community-тэй харьцуулах юм бол тооны хувьд том шүү. Вьетнам байгаа юм шиг уу, Хятад байгаа юм шиг уу, Япон байгаа юм шиг. Яг бол аль бисний хэл болж байгаа. Тэгвэл бүх сургууль биш үү гэж хоёр болох сургууль. Сургуулийн захиргаан биднэрт юу хэлсэн бэ? Эхлээд бид нар яг наадах шиг хэрэгжүүлж болох уугүй гэдгийг судалж үзсэн гэж. За хэрэгжүүлж болох юм бол ямар хэрэгжүүлэх хэлбэр байна вэ гэж. Өөрөөр хэлбэл яг нэг анги болгож оруулах уу эсвэл after school уу эсвэл ерөөсөө сард нэг өдрийн програм авах уу.
тэгвэл одоо дахиад боловсруулагчны асуудал яриад биднэрт яг хэлсэн нь бол шүү дээ. Нэг хэлний анги бий болох, нэг хэлний ангийг сургалтыг хөтөлбөрт оруулах яг төсөв бол нэг сургалтыг сая доллар гэж хэлсэн. Үнэхээр үнэтэй бид Монгол судлалын асуудлыг Берклигийн сургууль дээр оруулаад яг нэг багш хариуцаж ажиллана. Тэр багшийн орлого бий болгох 5 сая доллар яасан гэж байна. Яг бол энэ чинь нөгөө боловсруулагчны өртөг өндөртэй учраас тэгээ ийм байна. Гэхдээ бид нар бол зүгээр яг хийсэн ажлаа бол таавдан тайлбарлах тийм. Тэгээ одоо тэд нар ямар хариу хэлнэ вэ? Тэрэн дээр нь тулгуурлаж байгаа дахиад бид нар одоо Сан Францискод байгаа монголчуудтайгаа бүр ярина. Одоо тэднэрийн хариу өгөхөөр бид нар ярина. За тэгээд Сан Франциско хотод байгаа монголчуудтайгаа эхлээд ярингуудаа хэрвээ бид нар Сан Франциско хотод хийж идэх юм бол Лос Анжелес гэж тийм. Гэхдээ энд бол мэдээ цаг орно тийм. Нэг өдөр ирээд юм бичихгүй тийм. Тийм бодол байгаа. Хувийн шугамар явж байгаа юмнууд дээр одоо бишэл бацхгүй юм яаж яах та ингэдэг гэж би оролцох ёсгүй бас байгаа. Зүгээр анхаар төрийн байгууллагыг төлөөж энд байгааг бол бид нар бол асуудал анхаарч байгаа. Тэгээ энэ уул нь хэрвээ одоо ийм одоо нэгтгэлийн бол сайн санааны ажил нөгөө талаасаа бол энэ чинь бас тодорхой хэмжээнд ашигын биш бус бизнес болохгүй зүгээр би одоо эдгээр танайлаар бизнес. Тэгээд иймэрхүү мэдээлүүд байх юм бол биднэрт өгөөч. Бид нар бол одоо боловсролын яам руу бас юм явуулъя гэж бодож байгаа. Одоо энэ жилийн хувьд манай чинь 2 сар нэгдсэн. 2 сар нэгдээс үйлчлэгээ рүү чиглэлээр 5-6 сар болсон. Тэгээд тэр хооронд чинь Монгол сонгуул гэдэг ерөнхийдөө ингэж холбоо хийхээ бол одоо л нэг юм ингэж жигдэрсэн шүү дээ. Хамаат төрийн байгууллагатай. Тэгэхээр одооноос бид нар бол ийм юмнуудаа явуулъя гэж байна. Тэгээд бидэнд туршлага жишээнүүд байгаа гэх юм бол болж байгаа байхгүй юу? Тэгээд одоо боловсролын амжилт яг ямар байдлаар дэмжлэг үзүүлэхийг хэлэх хэрэгтэй. Тийм бол тэр хэлж байгаа юмыг бид нар аваад яаж хэрэгжүүлэх вэ? Гэхдээ бид нар аваад шууд хэрэгжүүлэхгүй шүү дээ. Мэдээж энд ийм сонирхолтой хүмүүс үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатайгаа л хамтарч байна. За ийм юм байгаа шүү. Тэгээд иймэрхүү миний зүгээр бодож байгаа юм байна. Одоо хэлэх. Түрүү бол бас ингэсэн ер нь бол ингээд хувь хүмүүс бизнес өөрөө юм явуулах нэг ондоо байна. Үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаар явуулах нэг ондоо. Тэр бол одоо та бүхний сонголтын асуудал. Тэр би юу ч хийж байна. Та бүхний сонголтын асуудал. Ерөөсөө төрийн байгуул, хувийн байгуул хоёрын хоорондын хил хязгаарыг сайн тодорхойлж өгөхгүй явандаа энэ дандаа буруу. Яг бид судалгаагүйгээр хувийн байгууллагын үйл ажиллагаанд оролцоод ирэх юм бол дэмжих биш. Дордуулах тийм юм орж болохгүй. Тийм учраас тэрэн дээр бол сонголтын асуудал гэж би хэлээ. Зүгээр Монгол Америкаас одоо очиж байгаа бараа бүтээгдэхүүн энэ юм дээр гайлын асуудал ийм байж тээ анхаараач гэх юм бол бид одоо огт чимээгүй байж байгаа бид хариуцсан салбарын сайд мөн одоо гайлын байгууллагын удирдлагын энэ асуудлыг тусгаалan одоо хандаад бичиг явуулаад дараа нь тэрийг яриад нэг ингэж чи ийм байна гэх адлаад ярих нь болохоор тодорхой үр дүн гарахгүй ч гэсэн албан хаагчдын дунд одоо соёлыг бий болох байхгүй соёл сэтгүүлийн өөрчлөлтийг бий болгох юм тийм юм байх үсэхгүй шүү дээ. Тэр утгаараа тийм юм байвал манай газарт бол одоо чөлөөт таа гэж. Тэгээ манай газар бол уул нэг гэж бодоод байгаа юм. Яг харилцаа холбоо муу байна гэж яриад байгаа нь үнэн л дээ. Уул манайх ингээд вебсайтаа ингээд нэг юм эхлээд бол их муу байсан. Одоо сүүл арай нэг жоохон ажиллаж байгаа нэг арай нэг жоохон гайгүй болоод. Тэгээ манайх руу веб утсаар ярьж болно. Интернетээр зүгээр л мэйлээр саналаа явуулж болно. Бүх юм чөлөөтэй ууштай харилцаа болно. Факсаар явуулж болно. Тэгээд тийм байна. Тиймэрхүү юмыг би одоо хэлье. Тэгээд